Сайн байцгаана уу? Японы хэлний анхаарал татны хичээл өнөөдөр хандсны тухай үзэх болно. За тэгэхээр Японд хирогана, катакана ханд гэсэн 3 төрлийн үсэг байдаг. За өдөр тутамдаа эдгээр үсгүүдээ хэлж хэрэгэлдэг. За хандсны хувьд болохоор хэрэглээ маш их байдаг. Тийм учраас заавалчгүй одоо хандсыг цээжлэх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр тэр 17 хандсыг үзэх болно. За тэгэхээр хамгийн ихний хандс маань энэ хандс байна. За тэгэхээр эндээс хандсны утга 1 гэж байна. За тэгэхээр 1 гэсэн утгатай хандс байх нь байна. За энэ бол зурлагын дараалал. За ганцхан зурлагын дараалалтай. За зүүнээсээ баруун бичээд болно тийм ээ. За одоо энэ тарин он хүн гэсэн хэсэг байна. За энэ одоо ямар учиртай юм бэ гэхээр энэ одоо хүн дуудлага гэж байгаа. Энэ болохоор он дуудлага гэж байгаа. За хандс бол ер нь бол одоо хятадаас үүсэлтэй тийм ээ. Японочууд анх хятадаас хандсыг одоо авч хэрэглэсэн. За тэгмэд хүн дуудлага нь болохоор одоо японочдын өөрсдийнх нь гаргаж ирсэн тийм дуудлага байна. За тэгмэд хүн дуудлагад ингээд хирогана ус гэж биччихдэг. За тэгвэл он дуудлагыг харангуут ингээд ичигээд катакана ус гэж бичсэн байна тийм ээ. Тэгэхээр катакана усгээр юу тэмдэглэдэг вэ? Дандаа гадаад үг тэмдэглэдэг. Тэгэхээр он дуудлага гэдэг чинь одоо гадаад дуудлага буюу одоо хятад дуудлага гэсэн үг. За тэгэхээр альва хандсанд он болон хүн гэсэн хоёр дуудлага байдаг байх нь. Хүн дуудлага нь Японы дуудлага. За дандаа төл бичээтэй янз бүрийн зүйлс хироганагаар тэмдэглэх бичсэн байдаг. За он дуудлага нь болохоор тухайн хандсныхаа хятад дуудлага гэсэн үг. За тэгээд катакана усгээр тэмдэглэгдсэн байдаг. За одоо бүгдээрээ жишээ үгээр харцгаая. Тэгвэл илүү ойлгомжтой болно. За энэ бас тийм ээ. Энэ хитоцу гэж өнгөт энэ цүгийн хоёр талд нь ингээд энэ хаалт байна. За энэ ямар учиртай хаалт юм бэ гэхээр энэ хэсэг илүү гарч бичнэ гэсэн үг. За бүгдээрээ энэ жишээг харах юм бол ингээд ханзаа бичингүүтэй араас нь ингээд цүг илүү гаргаад бичсэн байна. За тэгвэл энэ одоо ийм ханзаагаа энийг харах юм бол ингээд энэ чинь хитоцу гэж унших нь байна. За тэгвэл дээдлийнхийг харъя. Ямар ч юм цүү юм уу тэ илүү гарсан хэсэг байхгүй. Тэгвэл энийг ичи гэж унших юм байна. За хитоцу ичи аль нь л одоо нэг гэсэн утгатай. Гэхдээ баг зэргийн ялгаатай. За хитоцу нь болохоор тийм нэг шишгэг гэсэн нэг тийм утгатай. За ичи нь болохоор тийм нэг тоо тий нэгэн тоо гэх юм уу илүү цифр тал руугаа бас арай ялгаатай байгаа. За одоо энэ урт жишээг харцгаая. Нэгэн тоо нэг гэсэн ханд байна тийм ээ. Энэ болохоор хүн гэсэн ханд. Тэгэхээр нэг хүн. За нэг хүн буюу бас ганцаараа гэсэн утгыг илэрхийлдэг. За тэгэд энэ хандсыг одоо хитори гэж унших нэ. За бүгдээрээ дараагийнхаа хандсыг үздэхээ. За энэ хандсны утга нь 2 тийм ээ. За хэдүүлээ зурлагын дараалал харцгаая. 1-р зурлага зүүнээсээ баруун, 2-р зурлага мөн адил зүүнээсээ баруун гэхдээ илүү урт байна тийм ээ. За тэгэхээр энэ 2 гэсэн хандсны хүн дуудлага нь бутац байх нь. За мөн адил энэ тий цүгийн ард ингээ 2 хаалт бичсэн байгаад бичсэн байна тийм ээ. Тэгэхээр энэ цүг гэдэг хэсэг маань илүү гарч бичигднэ гэсэн үг. За энэ илүү гарч бичигддэг энэ хэсгийг одоо ерөнхийд нь окуригана гэж нэрлэдэг байдаг. За он дуудлага буюу одоо хятад дуудлага нь ни яах нь. Тэр жишээ үг харцгаая. За энэ ингээ цүү илүү гараа бичсэн байна тийм ээ. Тэнгүүт энийг хараад бутацу байх нэ гэж шууд унших нь байна. За яагаад гэвэл тийм хүн дуудлагын цүү ингээ илүү гарч бичигднэ гэж заасан байдаг учраас шууд бутацу байх.
За энд бол ямар ч цүү тий илүү гарсан юм байхгүй. Тэгээд зөвхөн дан ханзаараа байна. Тэгмэд ни байх нь. За яг өмнө хэлсэнчлэн потенцийн хоёр хоёлаа л одоо хоёр гэсэн утгаа илэрхийлнэ. Гэхдээ потенцийн илүү хоёр ширхэг нэг нь болохоор одоо хоёрын цифр гэх юм уу та тийм байгаа. За энэ ингээд хоёр гэсэн ханд, энэ хүн гэсэн ханд. Тэгэхээр хоёр хүн хоёулаа гэсэн утгатай. За бутари гэж уншдаг байна. За бүгдээрээ дараагийн хандыг үздэгэ. За энэ мэдээж 3 тийм ээ. Хүн дуудлага мицүү. За мөн адил цүн окуригана байх нь. За хүн он дуудлага нь сан. За зурлагын дараалал харцгаая. 3 зурлагтай. За нэгдүгээр зурлага түүнээсээ баруун тийм ээ. Хоёрдугаар зурлага түүнээсээ баруун. Гуравдугаар зурлага түүнээсээ баруун. За гэтээ энэ 3 зурлагын одоо хэмжээнүүд нь өөр өөр байна. Тийм ээ. Энэ хоёрдугаар зурлага буюу энэ голынх нь энэ зураас л одоо хамгийн богинохон хэмжээтэй юм байна. За дараа нь энэ байна. За 3 дугаар зурлагын хувьд болохоор хамгийн урт хэмжээтэй байхаар бичээрэй. За бүгдээрээ жишээ өгөө уншицгаая. За ингээд дан байна тийм ээ. Тэгэхээр сан одоо 3-ын цифр 3 гэсэн үг тийм ээ. За хэрвээ хэдүүлээ одоо энэ хандны ард нь энд нь ингээд цүү үсэг байх юм бол үнийг мицүү гэж уншина тийм ээ. За энэ 3 энэ хүн гэсэн утгатай ханд тэгэхээр 3 хүн саннин гэж уншдаг байна. За саннин яагаад саннин гэж уншиж байгаа вэ гэхээр энэ ингээд 1 2 ханд байгаа тийм ээ. Ингээд 2 болон түүнээс дээш хандны нийлэмжтэй үед он дуудлагыг ашигладаг байгаа. За одоо цаашдаа энэ талаар илүү дэлгэрэнгүй зөвлөхөөр бүгдээрээ дараагийнхаа хандыг үздэгэ. За 4 гэсэн ханд хүн дуудлага нь ятцүү. За цүүн окуригана юм тийм ээ. Бас ёо гэсэн ийм 3 хүн дуудлагатай байна. За он дуудлага нь ши байна. За одоо бүгдээрээ зурлагын дарааллыг харцгаая. 5 зурлагын дараалттай ханд байна. За нэгдүгээр зурлага эндээс эхлээд дээрээсээ доошо. За хоёрдугаар зурлага эндээс эхлээд энэ байна. За гуравдугаар зурлага эндээс эхлээд энд хүрнэ. Дөрөвдүгээр зурлага за нэг эндээс эхлээд нэг ийм дөрвөлжин рүү манштай ингээд энд хүрээд дуусчих. За тавдугаар зурлага эндээсээ ингээд дөрсөө ингээд битүүлж өгч юм тийм ээ. За энэ 5 зурлагын дараалттай байна. За жишээ өгөө харцгаая. За энд ён гэж унших юм тийм ээ. За ён гэж унших нь хэрвээ энд нь одоо цүү байх юм бол яцүү гэж уншина. За тэгэхээр ямар нэгэн цүү юм уу окуриг ганат хэсэг байхгүй учраас ён байх нь. За 4-ийн цифр тийм ээ. За энэ ингээд 4-ийн тоо тийм ээ. Энэ хүн гэсэн ханд. Тэгээд ёнин гэж уншдаг байна. 4 хүн. За 4. За бүгдээрээ дараагийн жишээгээ үздэгэ. За энэ бол мэдээж 5. Хүн дуудлага нь ицүүцүү. За он дуудлага нь го. За зурлагын дараалал харцгаая. 4 зурлагын дараалттай байна. За зүүнээсээ баруун 1. За бараг 1-р зурлагынхаа тий гол хавьяас нь эхлээд ташуу ингээд. За 3-р зурлага нь эндээс эхлээд тэгшхэн ингээд. За 4-р зурлага нь түүнээсээ баруун нийлээ урттай тийм ээ. За ийм 4 зурлагын дараалттай байна. За жишээг харцгаая. За мөн адил тий цүү байхгүй учраас одоо го гэдэг дуудлагаар уншина. За
энэ хоёрхан дуудлагатай байна тийм ээ. Тэгэхээр цүү байхгүй юм чинь одоо үлдчихэж байгаа нөгөө дуудлага нь байж таарах нэ. За тэгэхээр энэ 5 энэ одоо минут гэсэн утгатай ханзайн. Тэгэхээр 5 минут. За кофе гэж уншина. За одоо бүгдээрээ дараагийн ханзаа үзцгээе. За мэдээд 6 кундуудлага мөцсү. За цүү курикана. Тийм ээ илүү гарч бичих хэсэг. Ондуудлага баггүй. Зурлагын дараалал харцгаая. 4 зурлагын дараалалтай. Нэг нь ийм богинохон дээрээс доошоо, 2 зүүнээсээ баруун, 3 дээрээс доошоо, 4 дээрээсээ доошоо энэ түрээд ингээд тусчих. За жишээ үг харцгаая. За бас дахиад хэлье. Цүү байхгүй учраас одоо энэ хандлагын хоёрхан дуудлагатай байна. Тэгэхээр ямар нэгэн окурикана байхгүй. Тэгэхээр хэлж байгаа одоо энэ дуудлагаар нь уншна гэсэн үг. За баггүй тийм ээ 6. За энэ 6 энэ минут тэгэхээр 6 минут. Аппу гэж уншдаг байх нэ. За дараагийн ханзаа үздэхээ энэ бол мэдээж 7. За нанацу цүү окуриганаах нь бас нана гэдэг хүн дуудлага байдаг ахна. Он дуудлага шичи. За бүгдээрээ дуудлагын дараалыг харъя. 2 дуудлагын дараалалтай зүүнээсээ баруун дээрээс доошоо тийм төрж байна. За жишээгөө харцгаая. Нана 7-гийн 5-ын. За энд окуриканатай учраас нанацугаар уншина. За энд окурикана байхгүй байна тийм ээ. Тэгэхээр нанагаар уншина. За хэрвээ одоо энэ дуудлага энэ хандсанд энэ 7 гэсэн хандсад нана гэдэг хүн дуудлага байхгүй гэж бодъё. Хэрвээ зөвхөн нанацу шичи гэдэг одоо хоёр дуудлага байдаг гэж төсөөлөх юм бол за цүүгээд окурикана гарсан байвал мэдээч хэрэг нанацугаар уншина. За ямар ч окуриканаагүй ингээд дан ханзаараа байх юм бол одоо хоёрхан дуудлагатай учраас шичигээр нь уншиж таарна тийм ээ. За тэгвэл энэ 7 гэдэг хандс маань хүн дуудлага нь нанацугаас гадна нана гэж дуудлага байгаа учраас одоо дангаараа байх та тийм ээ. Нанагаар ингэж уншиж чинь. За үнийг анхаараарай. За дараагийн ханд 8 хүн дуудлага ачуу. Хүн дуудлага ачи. За нэгдүгээр зурлага эндээс нэг хоёрдугаар зурлага жоохон дээрээсээ тийм ээ. Энд босч юм. За хачи тийм ээ. За энэ 8 хүн ачи нэг 8 хүн. За бүгдээрээ дараагийн ханзаа үздэхээ. 9. За хүн дуудлага коконут окурикана цу. Он дуудлага нь ку гэд хоёр он дуудлагатай байх нь. За ер нь ханзанд одоо хандсны одоо он хүн дуудлагын тоо бол янз бүр байдаг. Маш олон хүн дуудлагатай, маш олон он дуудлагатай тий олон байдаг. За хоёр зурлагын дараалтай нэг нь дээрээсээ доошоо. За хоёр нь эндээс эхлээд ингээд эндээ ийм маягтай дээшгээ болт ирж байна. За бүгдээрээ жишээ үг харцгаая. За Q тэ 9. 9-ийн цифр 9-ийн тоо. Гэсэн. За энэс хүн 9 хүн Q-ний. За яагаад за Q-ний байх нь. За бүгдээрээ дараагийн ханзаа үздэхээ. Хандсны утга 10. Тэгээ бас хангалттай бүрэн дүүрэн гэсэн утгатай байх нэ. Хүн дуудлага тоо жүү. За тэгээ бас гээд хандсны нийлэмжтэй үед бас
дуудах те бодлого байна. За туршлагын дараалал харцгаая. Ер нь бол нэмэх тэмдэг байна тийм ээ. Зүүнээсээ баруун, дээрээсээ доош. За харцгаая. Жүү 10, 15, 10-ын цифр гэсэн утгатай тийм ээ. За энэ хоёр жүүбү гэж уншвал хангалттай бүрэн дуран гэсэн утгатай хам. Жүүбү хангалттай бүрэн дуран. За тэгвэл чүппүн гэж уншихаараа тийм ээ. Чүппүн гэж уншихаараа 10 минут гэсэн утгатай хам. Яг ингээд адилхан ханд тийм ээ. Дуудлага нь ингээд ондоо болонгууд утга нь ч гэсэндээ дагаад ондоо болж байна. За үнийг анхаараарай. За дараагийн янз 100. За хүн дуудлага нь момоо, он шихгүй. За гэхдээ бараг хүн дуудлага нь их хэрэглэгдэхгүй. Дандаа шихгүй гэдэг. Шикгүйгээр их хэрэглэдэг. За бүгдээрээ зуршлагын дарааллыг харъя. 6 зуршлагын дараалалтай байна. 1 зүүнээсээ баруун, 2 эндээс эхлээд, 3 эндээс эхлээд доошоо, 4 эндээс эхлээд за ингээд 5 голын зураас 6 ингэж битүүлээд ингээд шихгүй тэг 100 гэсэн утгатай хандах нэ. За дараагийн янз 1000. За хүн дуудлага чи, он дуудлага син. За бас синий 100 хандтай адилхан хүн дуудлагын хэрэглэгдэхгүй сингэрээ дандаа маш хэрэглэгдэг. Тэгээ син нь одоо 1000 гэсэн утгаа бодлоод явдаг. За зуршлагын дарааллыг харцгаая. 3 зуршлагын дараалалтай эндээс эхлээд 1. За ингээд 2. Ингээд 3 байх нэ. За жишээг син 1000. За дараагийн хандс нь 10,000. Хүн дуудлага ёроозу. Он дуудлага ман. За бас сэнийтэй 100,000-тай адилхан хүн дуудлага хэрэглэдэг. 10,000 гэвэл ер нь бол ман гэж бодно. За зуршлагын дарааллыг харцгаая. 3 зуршлагын дараалалтай зүүнээсээ баруун. За хоёр дахь нь эндээс эхлээд ингээд эндээ багт хэрэгтэй дэгэ маягийн. За 3 нь ингээд хөндлөн тэгээ ташаа маягтай ингээд босч. За тэгэхээр 10,000-ыг одоо ман гэж өршдөг байх нь хэдийгээр хүн дуудлагатай ч гэсэндээ хүн дуудлагаас илүү одоо он дуудлага илүү хэрэглэдэг байх нэ. За одоо сая бол ингээд нэгээс эхлээд 10 тэгээд 100 1000 10,000 гэсэн дандаа тооны хандснуудыг үзсэн. Одоо тэрээ хүн гэдэг утгатай хандс үздэг. Хүн дуудлага нь хито. Он дуудлага нь жин, нин гэх хоёр он дуудлагатай байна. За зуршлагын дараалал нь 2 зуршлагын дараалалтай байна. 1 нь дээрээсээ доош. 2 нь эндээс эхлээд энэ төрж байна. За бүгдээрээ жишээ өгөө харцгаая. Нэлээд их үг байна тийм ээ. За ингээд ханц ингээд ер нь бол данхаараа байх та. За хүн дуудлагаар хэрэглэн тийм ээ. За яг уу сая тоотой хандснууд дээр үзт тийм ээ. Гүрий канан байвал ойлгомжтой. Шууд тэгээд тэр хүн дуудлагаар дуудана тийм ээ. За энэ хандсны хувьд ямар нэг оккури канатай хүн дуудлага байхгүй зөвхөн хито гэх тийм ээ. За ханд данхаараа байх та хүн дуудлагаар дуудана. За ингээд хандсны нийлэмж болоод ирэнгүүт он дуудлагаар дууддаг. Гэхдээ энэ болохоор отоно гэдэг онцгой дуудлагатай бас тийм айгүй одоо хандсны нийлэмжүүд байдаг. Тэрийг тухайн бүрт нь одоо цээжлээд явах хэрэгтэй байдаг. За энэ бол том гэсэн утгатай. Энэ хүн тэгэхээр том хүн гэсэн утгатай. Тэгээд энэ отоно гэдэг нь болохоор онцгой дуудлага. Тэ? Энд дээр одоо ямар ч одоо наа гэсэн дуудлага байхгүй шүү дээ. Тэгсэрнээ ингээ отоно гэдэг
ийм болж байна. Тэгэхээр ийм онцгой дуудлагатай бас айгүй их хандсны нийлэмжүүд байдаг. Түүнийг одоо тухай бүрт нь ингээд цэжлээд байх хэрэгтэй байдаг. За одоо ханзыг тэг ингээд энд 1 2 3 ханз байна. Тэгэхээр ийм олон ингээд ханз 2 болон түүнээс тийш ханз байхад он дуудлагыг нь баримтлан уншдаг. За тэгэхээр ингээд энэ бол нихон гэж юм. За энэний ямар дуудлагыг ашигласан бэ гэхээр жин гэдэг дуудлагыг ашигласан байна. Тэгээд нихонжи Япон хүн гэсэн утгатай үг. За энэ бол монгору жин Монгол хүн гэсэн утгатай тийм ээ. За тэгвэл үүнээс нэг юм ажигласан. За одоо тим хүн, тий Япон хүн, Монгол хүн, Америк хүн гэдэг. Одоо тим хүн гэхэд жин дуудлагыг ашиглаж байна. За тэгвэл энэ жишээг харцгаая. 4 тэгээ хүн ёни 4 хүн. За тэгэхээр хүн тоолох гэж ч юм уу тийм ээ. Тэр үед нь болохоор нин гэсэн он дуудлагыг ашиглаж байна. За ийм бас нэг хэрэглээний ялгаанууд байгаа. Үүнийг бас анзаарах хэрэгтэй. Тэгэхээр жин бол одоо үндэстэн тийм хүн, ийм хүн гэхэд хэрэглэж байна. Нинийн болохоор хүн тоолох байгаа тийм утган дээр хэрэглэж байна. За бүгдээрээ дараагийн үг яа. Дараагийн ханз маань ханзны утга нь эрэхтэй гэсэн ханз байна. За хүн дуудлага отоко. Он дуудлага тан нан. За зурлагын дараалал харцгаая. 7 зурлагын дараалалтай. За нэгт нь дээрсээ доош. Хоёрт нь эндээс эхлээд энэ төрч юм. За гуравт нь голоос эхлээд дээрсээ доош. За дөрөвт нь энэ зураас хийж юм. 5 нь ингээд битүүлээд хаач юм. За 6 нь ингээд эндээ ингээд гоцоо мэлтэй юм тийм ээ. 7 нь ингээд тусч байна. За энэ ханз. За ханз ер нь бол дүрс хэсэг. Тэгэхээр бас нэг ийм зүйл байдаг. Одоо энэ эрэхтэй гэсэн ханзны одоо энэ дээд хэсэг. Энэ болохоор газар тариалан гэсэн утгатай бас ийм ханз байдаг. Одоо цаашид одоо энэ ханзтай таарах байх. Тэгээ энэ газар тариалан. За энэ доод хэсэг нь болохоор хүч чадал гэсэн утгатай бас ханз байгаа. Тэнгүүт газар тариалан хүч чадал гэдэг хоёр ханз нийлэнгүүтээ отоко тийм ээ эрэхтэй хүн гэсэн утгыг илэрхийлж байна. Одоо энэ нь ямар учиртай юм бэ гэхээр дээр үед газар тариаланд одоо зөвхөн хүч чадалтай тийм хүмүүс одоо ажилладаг тийм ээ. Тэгээ тийм хүмүүс одоо газар тариаланд ажилладаг хүч чадалтай хүмүүс ямар хүмүүс вэ гэхээр эрэхтэй хүмүүс байх. За ийм байдлаар бас их сонирхолтой болох ханзнууд байгаа. Тэдгээрийн нэг байна. За бүгдээрээ жишээ уншицгаая. За ханз ингээд ер нь дангаараа байвал хүн дуудлагын баримтлан тийм ээ. Отоко эрэхтэй. За энэ бол но гэдэг бол энэ бол нөхцөл байгаа. За бүгдээрээ дөрмийн хичээлдээ цаашдаа үзнэ. За тэгэхээр отоко но хито эрэхтэй хүн. За энэ болохоор 1 2 гэд хоёр ханз нийлсэн юм тийм ээ. Тэгээд хоёр болон түүнээс дэш ханзны нийлэмжтэй үед ямар дуудлагаар унших вэ гэхээр он дуудлага гэсэн нэг тийм зарчим байгаа тийм ээ. Тэгэхээр дансе. За ингээд дансе гэж унших нь эрчүүд. За энэ сонирхолтой тий но гэх нөхцөл байна. Тэгэхээр отоко но ко эрэхтэй хүүхэд. За бүгдээрээ дараагийн ханзаа үздэхээ. Ханзны утга эмхтэй. Хүн дуудлага онно. Он дуудлага жо. За зурлагын дарааллыг харцгаая. 3 зурлагын дараалтай нэгт нь эндээс эхлээд хурц үгтэй тийм ээ. Энэ төрөд босч чинь. Хоёрт нь эндээс эхлээд энэ төрч. За гуравт нь энэ хөндлөн зүүнээсээ баруун хөндлөн зураас ахна. За жишээ уншицгаая. За ганцаараа байгаа тохиолдолд тий дангаараа байгаа тохиолдолд хүн дуудлагыг баримтлан
онно эмэгтэй. За энэ хэвчэл тийм ээ. Онно но хито эмэгтэй хүн. За ингээд 1 2 хандс. Тэгэхээр ондоодлогыг баримталж уншина. Жосе эмэгтэйчүүд. За энэ ононоко эмэгтэй хүүхэд гэж байна. За өнөөдрийн хамгийн сүүлийн 17 дахь хандс байгаа. За энэ болохоор хүүхэд гэсэн утгатай хандс байна. Хүн дуудлага ко. Хүн дуудлага ши. Мөн сүү ханд. За зурлагын дараалал харцгаая. 3 зурлагын дараалалтай нэг нь эндээс эхлээд энэ төрчих. За хоёр нь эндээс эхлээд за сүүлчтэй дэгэм ихтэй. 3 нь түүнээсээ баруун хөндлөн зураасах нэ. За жишээ өгөө уншицгаая. За дандаа хандсны нийлэмжнүүд юм тийм ээ. Дандаа ингээд хоёр хандс ингээд хандтай байна. За котомо хүүхэд ши гээгүүлэгч тийм ээ. Энэ ши гэдэг энэ ондоодлогын ашигласан байна. Ши гээгүүлэгч. За эсүү сандал одоо энэ тохиолдолд эсүү гэдэг ондоодлогыг ашигласан байна тийм ээ. За ер нь бол одоо бүгдээрээ хандсыг одоо ямар үед нь одоо яг яаж дуудаад байгаа тийм тэр тухай үздэцгээе. За тэгэхээр хандс ингээд дангаараа байгаа тохиолдолд хүн дуудлагыг баримталж уншина. За энэ но бол одоо нөхцөл байгаа тийм ээ. Тэгэхээр хандсны нийлэмж биш одоо дангаараа байж гин гэж хэлж болно. Тэгэхээр ер нь бол хүн дуудлагыг баримталж уншина. За энэ эрэгтэй гэдэг хандсны хүн дуудлага нь отоко тийм ээ. Ингээд сая ütсэн. За отоконо ко хүүхдийн хүн дуудлага ко. Тэгээ отоконо ко эрэгтэй хүүхд. За эмэгтэй хандсны хүн дуудлага онно. За тэгээд онноно ко эмэгтэй хүүхэд. За тэгвэл одоо бүгдээрээ оноо гэсэн байна тийм ээ. Хандсны нийлэмжтэй үед за яаж унших вэ гэхээр ер нь бол 1 2 болон түүнээс дээш хандсны нийлэмжтэй үед он дуудлагыг баримталж уншдаг тийм ээ. Хүүхэд гэдэг хандсны он дуудлага нь ши болон сүү байсан. Тэгээд энэ үед сүү гэдэг он дуудлагыг ашиглаад эсүү сандал гэсэн одоо үг болж байна. За тэгэхээр ханд дангаараа байвал хүн дуудлагаар 2 болон түүнээс дээш хандсны нийлэмжтэй үед одоо он дуудлагаар одоо уншна гэсэн ийм ерөнхий одоо зарчим дүрм байдаг. За тэгвэл бүгдээрээ бас нэг жишээ аваад үзье. Энэ болохоор 1 2 ингээд 2 хандс юм тийм ээ. Ингээд хандсны нийлэмж орчиж байна. За тэгмэд энэ хандсны одоо дуудлага нь болохоор одоо маа тийм ээ. Хүүхдийнх нь болохоор ко байна. Тэгээд бодоод үзэнгүүт нэг ийм эргэлзээтэй нэг ийм сонин юм гарч байгаа. Ингээд 1 2 болон түүнээс дээш хандтай үед одоо он дуудлагыг баримталж унших штэ гэсэн нэг тийм дүрэн байгаа. Тэгсэн чинь хүүхэд гэдэг хандсны хүн дуудлага нь ко. Энэ хандсны ч гэсэндээ хүн дуудлага нь домо байгаа хгүй юу? Тэнгүүт хандсны нийлэмжийг ч гэсэндээ хүн гэсэн дуудлагаар уншиж болдог байх нэ. За ер нь бол 2 болон түүнээс дээш хандсны нийлэмжийг он дуудлагаар уншина гэдэг нь болохоор ерөнхий дүрм. За нэг ойролцоогоос нэг 60-аас 70 орчим хувьд нь одоо хандсны нийлэмжийг он дуудлагыг нь баримталж уншдаг байх нь. За тэгээд үлдсэн үед нь болохоор хүн ч юм уу, хүн эсвэл он хүн ч юм уу тийм янз бүрийн байдлаар дуудагдаж одоо уншигддаг байх нэ. За тэгэхээр одоо тухай бүрт нь үгээ одоо ингээд цээжлэх хэрэгтэй.
За ханц дангаараа байвал хүн нийлэмжтэй байл он байдаг гэдэг бол ер нь бол ерөнхий дүрм зарчим гэж хэлж болно. За ерөнхийгөөс гадна маш олон нэг Кодомо шиг ийм хүн байдлаарч одоо уншигддаг хандсны нийлэмжүүд байгаа. Тэгэхээр энэ үнийг бас сайн анхаараарай. За одоо болохоор одоо гадаад хэл сурч байгаа хүний хувьд зайлшгүй чухал хэрэгтэй байдаг зүйл бол одоо тал бичиг байгаа. За миний хувьд та бүхэнд санал болгож байгаа ийм 2 гар утасны аппликейшн байна. За хоёулаа болохоор Япон, англи тийм офлайн тал бичгүүд байгаа. За энэ Shirabai жишээ болохоор iPhone зөвхөн iPhone байдаг. За Takaboto болохоор зөвхөн Android дээр байдаг. За хоёулаа бол маш хэрэглэхэд байна. Тэгээд маш олон хэрэгтэй зүйлтэй. Одоо жишээл одоо энэ хандсны энэ зурлагын дараалал байна. Хүн дуудлага нь байна, он дуудлага нь байна, утга нь байна. За ингээд бүр доошоо энэ JLPT-ийн одоо ямар түвшний хандс вэ гэдэг нь хүртэл байна, тийм ээ. За ингээд энэ хэсэгт доошоо болохоор одоо хандсны нийлэмжнүүд байгаа. Тэдгээрийг нь хараад бас шинэ үг зэжилж болох юм байна. За үүнээс гадна маш олон зүйл байгаа. За энэ Takaboto дээр ч гэсэндээ энэ ингээд өгнүүд нь байна. Энэ kanji гэдэг хэсэг дээр нь дарангуут одоо яг энэ шиг ийм хандсны зурлагын дараалал ч гэсэндээ байдаг. Бас энэ он хүн дуудлага бас JLPT-ийн ямар түвшний хандс вэ гэдэг ерөнхий мэдээлэл ч гэсэн байдаг. За энэ хэсэг дээр нь дарангуут бас олон жишээ өгүүлбэрүүд байгаа. За тэгэхээр гар утасны одоо ийм аппликейшнтэй болоод мэдхгүй өгнүүдээ мэдхгүй хандснуудаа хайгаад тэгээд цээжлээд маш сайн ашиглаасай гэж хүсэж байна. За мөн гар утасны тал бичгүүдээс гадна хэвлэл Япон, Монгол бас хэд хэдэн тал бичгүүд байдаг. За тэдгээрийг сайн хэрэглэж Япон хэлээ улам гүнзгийрүүлэн судлаарай. За өнөөдрийн хандсны тухай хичээлийн хүрээд дуусч байна. За дараагийн хичээлээс эхлээд дандаа ингээд дөрмийн хичээлүүд эхэлж байгаа. За тэгээд дөрмийн хичээлээ үзэхээс гадна нэг хичээл тусбарт 2-4 одоо шинэ хандсаа үзээд явах болно. За тэгэхээр дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.